Өнөөдөр хичээл орж байгаа болооч тэр юм уу цаанаасаа сэтгэл тогтлоод буцаад 10 жил рүү очмоор ч юм шиг өдөр байлаа. Тэгээд надад гинт садан санаа орж ирсэн юу вэ гэхлээр хэрвээ би сурагч байсан бол өөрийн нэг өдрийг яаж өнгөрөх байсан бол гэж бодоод би аз сур дээр өөрийн нэг өдрийг өнгөрөхөр шийдсэн байгаа. За орж ирээд цагсан хавтал эндээ ийм хөөрхөн бэлгийн багцуудтай юм байлээ. Тэд аяг таалагдсан. Цаашаа явсан чинь үгийн үйлдвэргээд ингээд хүссэн үгээ бичүүлж болдог бас юм болонтой юм байлээ. Тэгээ би өөрийнхөө хичээлийн хэрэгслийг бас бэлдсэн байгаа. Ийм өөрхөн ганган маркер, пенал, үзэг, өнгийн харандаа, усан бодог гэж зөндөө зүйл бас өөртөө цуглуулж харсан. За тэгээ хоёр давхар руу гарсан чинь хүүхдийн намын тасагтай юм байлээ. Хүүхдийн намын тасагт нь болохоор хүүхдүүдэд зориулсан насаар нь ангилсан ийм хөөрхөн үлгэрийн ном, дасгалын ном гэд хөөрхөн номнуудтай юм байлээ. Надад хамгийн таалагдсан ном бол энэ асар том үгийн үйлдвэр гэх ном байсан. Эндээ ийм хөөрхөн кофе шоптай. Тэгээ би эндээс ийм хөөрхөн сүү аваад саяны авсан ганган юмнуудаа бүгдийг догтлоо, задлж үзээд харахыг хараад. Гурван давхарт нь юу байсан бэ гэхлээр ийм нийтийн номын тасагтай юм байлээ. Тэгээ надад энэ ном бас хамгийн таалагдсан. Хүүхдээ ухаалаг, зоригтой, гоц ухаантай болоход анхаар. Болдог бол энэ дагаа бүх номыг авмаар байсан ч гэсэн надад мөнгө аваагүй. Би нэр та нарт ичэд үзүүлэх үү. Энэ Pocket application-ыг ашиглаад тэгээд авах юмаа 4 хуваагаа төлж олд юм байлээ. Баярлалаа.